шүүхийн тухай хуулийн холбогдох зөвлөл заалт үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг цэцэргсэн байна. За энд бол ийм л зүйл байна л да. Шүүгчийн настай холбоотой зөвлөл заалт таваад байна. Ер нь бол төрийн албаны тухай хуульд төрийн алба хашихаа одоо насны дэд зарыг бол 65-ыг заасан байгаа. За шүүгчийн хувьд бол бас нэг онцлог байгаа. Үндсэн хууль болон холбогдох хууль зааснаар бол шүүгч бол өөрөө 25 нас хүрчээж одоо шүүгч болдог. Ийм одоо зохицуулалттай. За дээд шүүхийн шүүгчээр ажиллахаар бол өөрөө 10-аас доош жил одоо ажилласан байх ийм шаардлагыг бас одоо тавьдаг. Ийм одоо тусгай шаардлагатай 35 нас хүрчээж одоо бас шүүгч бол дээд шүүхэд одоо ажиллах юм их нэгддэг. Ийм тусгай шаардлагууд бас ингэ тавигддаг. За ингээд бас одоо жирийн иргэн бол одоо 21-22 тус ажиллаад явхад бол 25. За ингээд зарим иргэн бол одоо 35-аас ингэ шүүгчээр ажиллах юм одоо боломжийг нэгтгэх нь шүү дээ. Энэ тусгай шаардлагууд тавигдаад явдаг. За гэтэл одоо 30 жил ажилласан энэ 55 нас хүрсээр энийг одоо ингээд тогтоолгоно гэдэг ингээд хатуу заасан байна хамгийн гол. Гэтэл бусад хуулиудад яаж заасан бэ гэхээр прокурорын хуулиуд эдгээр 60 нас гэж заасан боловч өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгож болохоор заасан. За цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн хуульд бол мөн өөрөө хүсвэл тэтгэвэр тэтгэмжээ тогтоолох боломжтойгоор энийг бас заасан байна. Өөрөө хүсвэл гэдэг юм үг байна. За үндсэн хуулийн цэцэд бас мөн одоо 65 нас хүрсэн бол одоо өөрөө хүсвэл гэдэг үг заавал байгаа тогтоож болно гэдэг юм одоо заалтад. Гэтэл шүүхийн тухай хуулийн 47-гийн 6 дээр бол шүүгчээр 30 жил түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 наснд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно гэж заасан. Тэгэхээр яг энэ заалтынхаа дагуу яг одоо энэ насанд хүрсэн тохиолдолд 30 жил ажилласан тохиолдолд тэтгэвэрт шууд гарчиж байгаа. Тэр өдрөө тэтгэвэрт гарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өөрөө үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байна гэж. За энэ бол одоо үндэслэлтэй байна. Тийм учраас энийг бол үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзээд одоо үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг хүлээж аваад халуудах хуулиа засаад явах нь зүйтэй. Тэ ингэж үзэж байна. За ийм байр суурьтай байгаа.